Унган хотын хүн сонгогдно гэхлээр харин хотоо илүү сайн гэж хөгжүүлэх талаар л ер нь бодох юм болов уу гэж би бол хувьдаа тэгж бодож байна. Ер нь гэхдээ одоогийнхоос дээрэж магадгүй байх. Яг арай залуу сэтгэлгээтэй болоод хотын хөгжил нэлээд явах байх гэж бодож байна. Нөгөө хийсэн юмаа шууд дуусчихдаг л байгаасаа. Залуу ихнийгаа дэмжиж байна. Хүлээлт гайг өндөр байна. Сая л бас хамгийн марз юм явлаа шүү дээ. Одоо яг н оншоо мэдэхгүй учраас туулын зам, урдны зам барьчил одоо төгжил буурна гэдэг ийм маш том хулгай гэж яриад байгаа нь бүр хулгай биш хуульчлагдсан дээрэмл гэж. Тэгээ шинэ хотын дарга бол одоо хамгийн гол нь салбарын экспертүүд, мэрэгчлэнүүд тэгээ сайн сонсох ёстой. Тэгээ бодлогын өрсөлдөөн гаргаж иж тэнд дундаас шийдэл олдно. Би бол одоо өөрөө би Батул даргаас болоод сүүлийн хэдэн хотын дарга нарын үед бол төгсрлөж шийдээд өгөө. Үнэхөөс авахгүй одоо зөвлөөд өгөө. Өчнөө одоо бичгээр ажил хэрэгжүүлэлээр хандсан. Ерөөсөө үг авдаггүй. Одоо хотын дарга солигдох бол ингээд бүр улам мууцаргаа сүлдээ одоо бүр ямар ч нэг тийм дөргөө бох гэдэг шиг шүү дээ. Хүний үг бүр ингээд авдаггүй. Өөрөөхөө зүтгэдэг ийм л болсон шүү дээ. Одоо шинэ хотын дарга нь арай ямар ч хүн сонгогдсон одоо энэ өмнөх хотын даргаас одоо арай дээр байх болгүй гэж би нэг хувийн бодолтой байна. Улаанбаатар хотыг нэг жоохон шинжлэх ухааны үндэслэлтэй төвлөрөх хэрэгтэй баг. Тэгэхгүй ингээд нэг улаар дайраад тий хүчээр хийх гэдэг юм бол бид нарт өнөөдөр нэг зам хэрэгтэй юу, гол хэрэгтэй юу гэдэг чинь. Монгол ч усгүй орн шүү дээ. Манай бүх ус гадагшаа урсчдаг. Тэр ганц голоо яг гэдэг туул голдойгөр зам тавина гэдэг чинь. Ус ихтэй оронд бол болно л доо. Монгол бол хэцүү шүү дээ. Монгол бол усгүй орн баггүй. Тийм болохоор усаа бол дандигнах хэрэгтэй. Төгжлийг өгн шийдэх маш зүү дэлхий дээр шийдэх ганцхан л арга байгаа шүү дээ. Төлбөр. Тэгээс хязгаарч зам тавиад дэлхийн хаан ч гэсэн тийм л юм билээ шүү дээ. Замаа тавиад асуудлыг шийдэх орн байхгүй юм билээ шүү дээ. Ердөө та төлбөр төлмөр бол өндөр төлбөр төлөөд машина унаад яв. Зүгээр явмаар бол нийтийн тээвэртэй яв. Ердөө ийм зарчим байгаа ш дэлхий дээр. Гэхдээ хот төлөлт гэдэг чинь одоо манайд байхгүй болчихлоо шүү дээ. Зүгээр бетон өрөө тавьчихлаа. Бетоны ширинг болчихлоо шүү дээ. Энэ бол хот биш шүү дээ. Хөгжил биш шүү дээ. Тэ. Өндөр машин байхаараа хөгжиж юм биш шүү дээ. Хүний сэтгэл юу н дэлгүүр эмнэлэг сургууль нь ойрхон хүн гараад алхах талбайтай амьдрах орчин ажилтай энэ бол хөгжил болохоос биш байшин бетонын ширинг аваалчаад энийг хөгжил гэж байгаа бол буруу байхгүй. Одоо энэ юунуудыг хараарай. Хүн артайхан алхах газар байхгүй, зугаалах газар байхгүй. Байшин бетонын бүрчгээд энийг хөгжил гэдэг байгаа байхгүй. Энэ хөгжил биш. Дэмжлгүй яах вэ? Залуучуудыг дэмжих хэрэгтэй шүү дээ. Бүх юм сайхан болоосай. Тэгэл өөрийнхөө зорьсон зорилго хотын дарга ямар үйл ажиллагаа хийх ёстой бүгдийг хийгээсэй гэж бодож байна. Залуу хүн чинь тэгэл сэтгэж бодох бүх юмараа сайн сайхан байгаасай гэж